Байнгын орны эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалтад хөгжлийн бодлого төлөвлөлт доктортой байна гэж хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14-ийн 4-р хэсэгт засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгар болохоос 2 сарын өмнө Улсын хурлд өргөн мэдүүлнэ гэж заасны дагуу Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийг боловсруулж Улсын хурлын эдийн засгийн байнгын орны хуралдаанаар хэлэлц хэсгийг шийдвэрлүүлэхээр хэлэлцүүлж байна. Уг төлөвлөлтийн баримт бичгийг урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан судалгаа шинжилгээнд тулгуурлаж зорилт нь хэмжигдэхүйц, шалгуур үзүүлэлт нь зорилгодоо нийцсэн, төлөвлөлт нь үр дүн чиглэсэн байдлаар бүх талын оролцоог хангаж нийт 40 төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран боловсрууллаа. Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төсөл нь шинэ итгэл, эрс шинтгэл зорин, хүний хөгжил, нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнд зүйл, эдийн засаг ба дэд үтсийн хөгжил, байгаль орчин ногоон эдийн засаг, засаглал, дижитал шилжилт, бүсийн хөгжил, үндэсний өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан технологи, хиймэл оюун гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүн, нийт 330 үр дүнг тодорхойллоо. Бид эдгээр үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийг нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулж тодорхойлсон нь олон улсад хүлээсэн манай улсын үүрэг амлалтыг биелүүлэх, нөгөө талаас уг баримт бичгийн боловсруулалтын чанарыг сайжруулахад чухал алхам боллоо гэж үзэж байна. Дээрх бодлогын 8 чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг дараах байдлаар тодорхойлж тусгалаа. Үүнд нэгт чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүр тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлт 0,756 байгааг 0,813 ононд хүргэх. 2. Хөдөлмөр эрхлэлийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, цалин хөлс нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувь тооцохгүй байгааг тооцож 2030 онд 20%-аар нэмэгдүүлэх. 3. Эхлэл, түүх, өв соёлоо дээдлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлж, эв нэгдлийг баттган, үндэсний нэгдмэл үнд зүйлсийн үзүүлэлт 2021 онд 49% байгааг 55%-д хүргэх. 4. Эрүүл аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл доктортой байдлыг бэхжүүлж, хүүхдийн хөгжил хамгааллыг шин шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг тооцохгүй байгааг тооцож 20%-аар өсгөх. 5. Боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн доктортой өсөлт 5.1%-тай байгааг 6%-аас дээш түвшинд доктортой хадгалах. 6. Анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулж, байгалийн нөөц баялагын нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжиж, байгаль орчинд ээлтэй технологиг нэвтрүүлж, байгаль орчныг гүйцэтгэлийн үзүүлэлт 37.2 байгааг 59 ононд хүргэх. 7. Авилгыг бууруулж, шударга өсний тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, цахим засаглалыг дэмжиж, эргэн төвтэй үйлчлэгийг бүрдүүлж, зөв засаглалын үзүүлэлтээр 114 дугаар байрт байгааг 90 дугаар байранд хүргэх. 8. Бүс орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлт 0,506 байгааг 0,604 болгож нэмэгдүүлэх. 9. Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчийн эрх ашигыг хамгаалах, татварын болон гайлын шинжилгээг үндэслэж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 61 дугаар байрт байгааг 50 дугаар байрт хүргэх. 10. Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан технологи, хиймэл оюун, инновацийн хувь нэмрийг дээшлүүлж, төр хувийн хөвшил судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн мэдлэгийн индекс 47.6 байгааг 52.4 ононд хүргэнэ. Түүнчлэн хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль заасны дагуу Монгол Улсын 2026-аас 2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг боловсруулж, түүнд хөгжлийн төслүүдийг эренбэлж, 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтөө техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн төсөл арга хэмжээнүүдийг тусгалаа. Монгол Улсын 2026-аас 2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд санхүүжилтийн их үүсвэр нь шийдвэрлэгдсэн 66.6 их найт төгрөгийн төсөв төртөг бүхий 87 төслийг тусгасан ба нийт 55.2 их найт төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Үүнээс 2026 онд 10.3 их найт төгрөгийг, 2027 онд 14.4 их найт төгрөгийг, 2028 онд 14.9 их найт төгрөгийг, 2029 онд 9.1 их найт төгрөгийг, 2030 онд 6.4 их найт төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөлөө. Тус төслүүдийн 44.8% буюу 30 төслийг улс орон нутгийн төсвөөр, 28.7% буюу 25 төслийг гадаадын зээл тусламжаар, 16.1% буюу 14 төслийг шууд хөрөнгө оруулалтаар, 3.4% буюу 3 төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр, 2.3% буюу 2 төслийг засгийн газрын гадаад дотоод үнд цаасаар, 3.4% буюу 3 төслийг холимог их үүсвэрээр, 1.1% буюу 1 төслийг бусад их үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөлөө. Түүнчлэн Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа нийт 14 удаагийн олон нийтийн хилцүүлгийг зохион байгуулж, шинжлэх ухааны академийн багц чуулганы болон их чуулганаар хилцүүлсэн нь шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулахад онцгой ач холбогдолтой боллоо гэж үзэж байна. Олон нийтийн хилцүүлэгт шүүх засаглалын байгууллага, улсын их хурлаас удирдлан томилогддог байгууллага, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын албан хаагчид, иргэний нийгэм эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, нийт 644 санал гаргаснаас хууль тогтоомжид үндсэн чиглэлийн төсөлд тусгасан болно. Улсын их хурлын эдийн засгийн байнгын орооны эрхэм гишүүдээ Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг батлах тухай Монгол улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлц хэсгийг шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа. За, учрал сайдад баярлалаа.